Сардигийн хийд баг контейнерууны онгон зэлүүдгээс гарын тэртээ холын гүнд ханхах арцад сардигийн нурууны сардаг ян бух ян сонгин ян хэмээх чандмалсан их улсын таг өндөрлөлийн хөвчи хойн дунд эрт цагийн нэгэн хийдийн түүр байдаг. Энэхүү төрийг нутгийн зан олон эртэд дэрвис халах Монголын анх дугаар богд өндөргийн зан базрын үндэслэн байгуулсан хүрээхэд цогцолж исэн ариун дагшин газар орон хэмээн сүсгэлэн дээдэлж домоглон уламжилсаар ирсэн. Энэ газар орон хуучнаар халахын түшээдхэн аймгийн дархан Чинвангийн хошууны нутаг 17 дугаар зууны үед халахын түшээдхэн чахан дөржуулн түүний дүү өндөргийн зан базар нарын эзэмшил нутгийн зүүн зах хязгаар болоо. Баг гэсэн тодотголтойч хамаг ноён оргил ян сардаг улсын ханх айлдан байдаг. Хан хинтээ нурууны тэртээ холын гүн тийшхийх улсыг бүргсэн хөвчи хойн дундарших сардигийн хийд хүрнэ гэдэг нэмбэрх саадтай онгон зэлүүд газар ороо. Сардигийн хийдийн судалгаа байгаль цагуурын эрсдэс нөхцөл халуун хүйтэн цас уруу шавар намаг хүнд бартаатай зам харгуйгээд Монголын археологийн шинжилгээний түүхэнд байгаагүй хамгийн их саад бэрхшээлтэй малдлага судалгаа болжээ. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг хан хинтээ нурууны салбар улс Сардиг ян уулын ингэрт 1654-өөс 1686 оны хооронд халахын шашны тэргүүн өндөргийн зан базрын байгуулсан эрв гажаалан гандан шатуулан хийдийн малтлах судалгааг 2013 оноос эхэлсэн юм а. Нийт түүх археологийн хүрээлэн 2013 оноос эхлэн 5 жилийн турш малтлах судалгаа хийж 6 дахь жил нь бол малтлагын талбайг шалгах агаарын зураг авах юм зурглуудыг хийсэн. Ингээд нийт 6 жилийн туршид манай археологийн малтлах судалгаа маш хүнд хэцүү нөхцөл байдалд үндэсний экспедиц ажиллаж хинтээ нуруунд татварлагдсан энэ эртний хотын туур нь өндөргийн зан базрын байгуулсан эрв гажаалан гандан шатвлан буюу номын их хүрээ мөн болохыг албан ёсоор нотлож байгаамаа. Сардигийн хийд буюу номын их хүрээг байгуулжээ бурхан шүтээнийг амилуулсан ном. Номын их хүрээ буюу сардигийн хийдийг барьж дүүргэсэн тухай Зай бандитын зохиосон Жавцсан дамбын намтарт мөн Жавцсан дамбын анхны төрлийн нэр оршивой хэмээх монгол сурвалжид өндөргийн зан базар төв 1651 онд бүсгүүдээс буцаж ирснийхэн дараахан 1654 онд Хэнтэй хааны өвөртөд эрвгэ жайлан гандан шадвлын хэмээх хийдийн их сүрийг тавьсан тодорхой. Дагвоо хэмээх төмөр бичин жилийн 100 энэ нь 1680 дугаар он. Эрвгэ жайлан хийдийн барилгын гадна талын ихэнхий барьж дүүргэсэн бөгөөд мөн гал барс жил буюу 1686 дугаар оны 100 цаг хийдийн барилга шүтээнийг бүрэн бүтээж маш дөршгүй хэмээх ёслолыг үүсгэжээ. Энэ нь эрвгэ жилийн хийдийг барих ажил өмнө дурдсан модон морин жил буюу 1654 дугаар оноос гал барс жил буюу 1686 дугаар оны 100 болтол даруй 32 жил дамнан үргэлжилсэн болохыг гэрчилнэ. Өгүүлэн байгаа Зай бандитын Жавцсан дамбын намтарт төвдийн газраас хөрөл барын ганжуур эрднийг залан ирүүлээд суурин хүрээндээ тэрхүү ганжуураар их хийн 2 дахин ганжуурыг бүтээлгөв. Мөн түнчлэн богдгэгэний өөрийн моторын бүтээл доржи цам буюу очир дараа бурхан бас богдгэгийн өөрөн хянаж бүтээлгсэн ялгуулсан 5 их язуурын бурхнаар тэргүүлсэн цотгомол бурхан маш олныг бүтээгээд бас мөнгөөр бүтээсэн бурхны 8 их совраг зэрэг 3 шүтээний зүйлээс маш олныг бүтээлгэж 10 хэлгэж 2 хов хэмээн тодорхойгуулжээ. Тэр бурхадыг бурхны шашин их өлгөний ёсонд 5 дайны буддаа хэмээн нэрлэж мөргөл тахлын гол бурхан хэмээн үздэг. Тиймээс өндөргийн тус хүрээг анх байгуулахдаа ялгуулсан 5 язуурын бурхны дүрийг урлан бүтээлгэж хүрээний гол шүтээн болгосон санамсаргүй хэрэг биш юм. Эрх мэдийн сүнсгэд дожи цам буюу очир дар бурхны дүрийг өндөргийн өөрийн мотороор урлсан болох нь тодорхой бөгөөд түүнийг монголчууд хүрээний хамгийн нандин шүтээн хэмээн тагсаар эдүгэ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гандан тэгчлэн хийдийн гол нандин шүтээн болсоор буй. Малтлагын явцад бол энэ хийдийн нурангад энэ том хэмжээтэй бурхтууд бол асар их эвдэрч хэмхэрч дарагдсан байгаа нь бол харагддаг. Тэгээ хамгийн том хэмжээтэй бурхад бол хоймрын хэсэгт 50 см өндөр бадам цэцгийн суурин дээр дүрсэлсэн байгаа. Энэ том бурхны
зүүн хөлийнх нь 5 хаа илэрсэн. За энэ 5 хааны урт нь бол 120 см-ийн урттай байгаа нь бол асар том хэмжээтэй ийм бурхан бүтээсэн болох нь бол харагддаг. Бурхтын хийц дүрслэлийн хувьд бол өндөргийн зан узрын өөрийнх нь урлалын онцлог, шашны урлагийн тэг хэмжээний онол гэж байдаг. Энэ тэг хэмжээний онолыг энэ дээд зэргээр баримталсан байдал нь бол маш тод харагдана. Шавар урлал гэдэг зүйл бол энэ сардгийн хийдийн малтлагын явцад өндөргийн урлалын дотор бас нэг шинэ хуудас нээж байгааг бол харуулж байна. Сардгийн хийдийн хот байгуулалт. Судлаачид сардгийн хийдийн туурина 9 томоохон сүм дуган шаталсан өрөлгөтэй 3 сувраг чулуун болон шорон өрөлгөтэй хэрэм бүхий бурхны шашны томоохон барилга байгууламж зохицуулсан хүрээ хийд байсныг тодорхойллоо. Нэгдүгээр барилга нь хийдийн баруун урд хэсэгт оршино. Уг барилга нь 2 хэсгээс бүрдэн 2 тийшээ үргэлжсэн байдалтай голд нь хаалга байна. 2 тал тус бүр 4 буюу нийтээ 8 өрөө байна. 2 дугаар барилга нь 1-р барилгын хойд талд залган байрлжээ. Энэ барилгыг тусгайлан засан довжонд байсан байна. 3 дугаар барилга нь хийдийн баруун хойд талд тусгайлан засан довжонд байрлсан байна. 4 дугаар барилга нь хэрмэн дотор төв хэсэгт хойд хан орчимд тулган барьсан цогчин дуган. Дугны тусгайлан засан довжооны дээр барьсан болох нь мэдэгдэнэ. 5 дугаар барилга нь цогчин дуган бүхий хэрмийн зүүн хойд талын барилга. Энэ барилгыг тусгайлан засан довжооны хойд хэсэгт барьсан байна. 6 дугаар барилга нь цогчин дуган бүхий хэрмийн зүүн хойд буланд залган байрлсан байна. Тус барилга нь 5 дугаар барилгын адил зүүн урд зүг харсан байдалтай. 7 дугаар барилга нь 1-р барилгын зүүн урд буланд залган байрлсан. Үүнийг бусдаас арай онцгой зүүн хойноос баруун ураг чиглэлтэй барьсан байна. Энэ барилга нь дундаа нэг тасалгаатай, тасалгааны голд хаалга байсан болтой, сэтэрхийтэй. Уг барилгаас гадна хийдийн өмнө талд 3 сураг байна. Судлаачид зөвхөн нэг сураг нь балтлах хийсэн. Энэхүү хийдийн гол цогчин дуган төв танхим, шүтээний хоймор буюу шүтээний хэсэг, баруун зүүн жигүүрийн өрөө, үүдний хэсэг гэсэн зохион байгуулалттай. Гол цогчин дуганы танхим нь 54 багантай, хоймрын хэсэг нь 10 багнаас бүтсэн барилга байгаа. Цогчин дуганыг хүрээлж буй чулуу хэрэм нь бол 89-ийг харьцах нь 91 м хэмжээтэй 5 м өргөн чулуу хэрэм байгаа. Хэрмийн өмнө талд болон баруун зүүн талд тусвар хаалгатай. Бид энэхүү хэрмийн өмнө хаалган дээр малхах судалгаа явуулахад баруун зүүн талаас өгсөж ордог нийт 13-аас 14 гишгүүр өвхий 3 м өндөр тийм шат байгаа. Зогчин дуганы хаалга нь 2 м 20 см өргөнтэй, мөн 2 м 20 см өндөр тиймэрхүү модон 2 тал руугаа нээгддэг модон хаалгатай байсан. Цогчин дуганд хийсэн малталтаар 2 төрлийн дээврийн ваар олдсон байна. Нэг нь улбар шаранхтай 37.5 см-ийн урт дээврийн ваар, нөгөө нь 29 см урт алтан шаргал өнгөтэй дээврийн ваар байлаа. Энэ нь тус цогчин дуганы 2 давхар дээвэртэй байсныг илтгэн харуулна. Дугны төв танхимын дундуур шалны доор ус зайлуулах хоолой илэрсэн. Уг хоолойг бэлдэхдээ нимгэн хавтгай чулууг хавиргалан босгож, хооронд нь 15 см зайтай хийж, дээр нь нимгэн хавтгай чулуугаар таглаж, шалаар халгалжээ. Тус сог нь дугны урд талын довжоогоор урагш нэвд гарсан байна. Хийдийн ханны өрөлгөө хийхдээ байгалийн энгийн хатыг заазаар нь хаглан, хавтгай талыг өнгөн тал руу нь харуулan, нэг игнээ том чулуун үе өрөө, дээр нь нингэн чулуугаар 4-5 үе өрөх дараалалаар давхарлан босгожээ. Зарим барилгын ханны өрөлгөө хийхдээ боржин чулууг засч хийсэн мэдэгдэж байна. Барилгын чулуу хийдийн баруун хойд талд 100-аас 200 м зайд буй хаднаас зөөж хийсэн бөгөөд шар шавраар хооронд нь барьцалдуулан өржээ. Сардгийн хийдийн чулуун хэрмний өрөлгөөний хэв шинжийг Булган аймгийн Дашин жилийн сумын нутагт байгаа хар бух балгасын чулуун барилгууд, Дундгав аймгийн Адаацэг сумын нутагт байгаа хөгсөн бүрдийн балгасын хийцээс харж болно. Мөн тухайн зөвгөд хамаарах өөр төсөөтэй барилга байгууламж гэвээс Булган аймгийн Гурван булаг сумын Хөгөн тарнуулан дахь өвгөн хийд, Булган аймгийн Дашин жилийн сумын нутагт дахь Цогтын цагаан байшин, Завхан аймгийн Тэс сумын нутагт байгаа сүм толгойн балга сэргийг дурдж болно. Сардгийн хийдийн туйранд явуулсан малтлага судалгаагаар газар ухаж хонхойлоод цагаан шохой зурдаг байсан жуурамлын 2 тогоо илрүүлсэн юм. Малтлагаар дээврийн нөмрөг, тосгуур, нүүр, уваар, тоосох, хадаас, тэмээ, тээг, бүслүүр, төмөр, дээврийн бусад чимэглэл илэрсэн. Барилгын дээврийн төгсгөл хэсэгт орших нүүр ваарны дээр намжвандан буюу цогтосогийн хүрдний хвилэгдэл эрэг төгс 10 давхарлах тэнэх
гэрчлэн бичжээ. Уг хийдийг хэдийгээр төвдө загварын үндсэн дээр босуулсан ч гэсэн Монгол арга бухан оруулан бүтээсэн илт ажиглагдж байна. Энэхүү малтлах судалгаагаар Өндөр гэгээн зан базарын өөрийн удирдан хийсэн шавар урлалын олон сонгодог бүтээлүүд бурхад олдож илэрснээс гадна тухайн үед Сардгийн хийдэн зөвхөн Монголын нэгэн утгатын одоо хийдүүдий биш, Евразийн бүс нутгаар ихээхэн том байр суурьтай байсан хийд болох нь бол мэдэгдэж байгаа. Сардгийн хийдээс Оросд үйлдвэрлэж байсан буу, Европод хэрэглэж байсан нарны саг, энэ тгийн Монголын эзэнт улсад хэрэглэж байсан зоос, төвд Балбын улсад хэрэглэж байсан зоосууд, Мин улсад хэрэглэгдэж байсан гангар шаазан зэрэг олон гадаад харилцаатай холбогдох тэр үеийн гадаад ертөнц ба Монголын утгатын харилцааг тодорхойлох түүхэн дурсгалууд алдаад байна. Өндөр гэгээн зан узрын бурхан урлан анх дугаар богд өндөр гэгээн зан узар урлал бүтээлдэн бурхны тэг татах хэсэг нарийн баримтлан жинхэнэ амьдлаг дүрийг бүтээсэн байдгаараа дэлхийд дахнан ихэд алдаршжээ. Зан узрын уран баримтлалын онцлог шинжүүл хүнлэг чанарыг үнэшингээсэн хүмүүний биеийн галбир хөдөлгөөнийг яруу гаргасан хэмжээ харьцаа тэг татах хэсэг нарийн баримталсан ур хийц төгстэй байдаг. Өндөр гэгээн зан узар нь зураг цутгуур урлыг гаргуун эзэмсэн дэлхийд цуутай уран бүтээлч юм. Харин түүний шавар баримлын уралдын төрөлд гүйцэтгсэн үргийг бид бүхэн энэхүү Сардгийн хийдийн малтлах судалгааны үр дүнд шинээр авч үзэх шаардлага бий болсон юм. Сардгийн хийдээс илэрсэн шавар урлын зүйлсийг зориултаас нь хамааран дараах байдлаар ангилж болно. Үүнд бурхтын зүйлс, үлэм хэмжээтэй шавар бурхад, том хэмжээтэй зогсоо байдлаар бүтээсэн шавар бурхад, дунд хэмжээний суугаа байдлаар бүтээсэн шавар бурхад, жижиг хэмжээтэй шавар бурхад, жижиг хэмжээтэй шавар баг, жижиг хэмжээтэй тал хэвний шавар бурхад нийтээ 6 төрөл болгон ангилж болохоор байна. Шүтээний зүйлс, их бага цац, үлзийт 8 тахил тэргүүд нь дотоод чимэглээ. Сардгийн хийдийн язгуурын таван бурхан. Сардгийн хийдийн малтлагын үеэр хамгийн олон тоогоор илэрсэн олдвор болвоос шавраар урлсан язгуурын таван бурхан нугууд. Мөн өндөр гэгээн зан узар язгуурын таван бурхныг харьцангуй том хэмжээтэй хүрлээр маш нарийн сайхан цутгаж алт өргөж урсан нэдүүгээ бидний үед уламжлагдсан ирж зан узрын нэрмжид дүрслэх урлагийн музей болон Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байна. Бурхны шашны их хөлөгний ёсонд язгуурын таван бурхан буюу Яслолын таван бурхан байдаг гэж үздэг. Өндөр гэгээн Сардгийн хийдэн 1654 оноос барж эхэлдэхдээ эдэр залуу наснда ажиллагаагаа хийж эхэлсэн. 1686 онд бүр төгссөн тэрийгэ бүтээж дууссан урлагийнхаа зарчим чигийг бүр тогтоож гаргасан, бүх юм нь бодсон, маш их бясалгал хийсэн, ажиллагаа явуулсан, олон мянган дүрийг бүтээж туршлага сайхан авч тэгээд яг тэр Монгол хэлвэрийг тгийг гаргаж, гой зүүн зарчмын гаргаж, гүүн ухааны мөрийг гаргаж 1683 онд сайхан бурхтууд нь дэлхийд алдартай болсон Монголын музейд хадгалагдж байгаа бурхтын яг энэ оргилынхаа бэлтгэл Сардгийн хийдэн хийж бүр бодож багтааж тэгээд бэлэн болгосон маш чухал олдвор. Энэ хамгийн бүр чанар утгын өндөр гэгээний урлын утгын гаргаж байгаа гэж ойлгомоор байгаа. Язгуурын таван бурхны ялгаа Ами Таба буюу төвд нэр нь Од Пагмет, Монгол нэр нь Сагалшгүй гэрэлтхийг авхайлдаг. Энэ бурхныг бясалгахаас тачаал шунал арилж өөр бусдыг ялгахын бэлгэн ургана. Амагсиди буюу төвд нэр нь Дондо, Монгол нэр нь Үйл бүтээгч. Уг бурхныг бясалгаваас атаархлах хардал дарилж үйл бүтээхийн бэлгэн ургана. Аратнаас самбава буюу төвд нэр нь Иринчүн, Монгол нэр нь Эрднэс төрөгчнийн авхайлдаг. Энэ бурхныг бясалгахаас омог харам арилснаар тэгш чанарын бэлгэн ургана. Варь чана буюу төвд нэр нь Намнан, Монгол нэр нь маш гийгүүлэх чимэн авхайлдаг. Энэ бурхныг бясалгахаас ялангуяа монхог арилж номын чанарын бэлгэн ургана. Акчабия буюу төвд нэр нь Минтугва, Монгол нэр нь үл хөдлөгч хэмээн авхайлдаг.
Энэ бурхныг бясалгахаа бас уур хилэн арил сэтгэлээс толь мэт билгүн ургана. Сардин хийдээс олон дугаар илэрсэн язгуурын таван бурхан дотроос үйл бүтээгч бурхан дээрх дүншгийн бурхантай дүрслийн тэг хэмжээний хувьд нэн төстэй болох нь түүх судлаачийн нүдэнд өртөж өг бурхтыг тэгийн онлоор магадлан шалгажээ. Өнөргийн зануузны моторын урлал дүншгийн бурхны лагшинг бүтэн тэглэж уулсан бурхны номлосон бие дүрсний хувь хэмжээний номлолоор нягтлан шалгаж үзэхэд осоо болон хөндлөн шугамнууд өнцөг шугамнууд тэр бурханд хэв тааруулсан мэт зохирч байлаа. 2015-аас 2017 оны малтлал судалгаагаар илэрсэн олдруудын ихэнх хувийг язгуурын таван бурхан эзэлж байгаа юм. Судалгааны үр дүнд согчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим олдсон бөгөөд эдгээр нь их хэмжээний нойтон чавраар хучигдсан олон хэсэг болж хагарсан байдалтайгаар илэрсэн. 2014-өөс 2017 оны малтлал судалгаагаар илэрсэн язгуурын таван бурхан түүх археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт нийтдээ 1445 ширхэг бүртгэгдэн баримтжуулснаас бүтэн 225 ширхэг сэргийн засварлагдсан 1120 ширхэг бурхан байна. Тоон үзүүлэлтээр авч үзвэл агч баяа буюу үл хөдлөгч бурхан 270 ширхэг бүртгэгдсэн 22%, вайр чана буюу маш гээгүүлэгч бурхан 263 ширхэг бүртгэгдсэн 22%, амаг сэдий буюу үйл бүтээгч бурхан 237 ширхэг бүртгэгдсэн 19%, Амитаба буюу цаглашгүй гэрэлт бурхан 231 ширхэг бүртгэгдсэн 19%, Аратна самбаа буюу эрдэнэсээс төрөгч бурхан 204 ширхэг бүртгэгдсэн 17% эзэлж байна. Дээрх язгуурын таван бурханаас гадна үл мэдэгдэх 15 ширхэг бурхан бүртгэгдсэн 1% эзэлж байна. Сардгийн хідээс олдсон шавар ваар тагшнууд нь анх малтлагын талбайгаас илрэхдээ бол ихэнх хэмжээний жижиг болж хагарсан мөн нойтын шавраар хучигдсан юу болох нь тодорхойгүй байдлаар бол одоо илэрч байсныг угааж цэвэрлэн хатааж бүрэн эвлүүлсний дараагаар бол одоо үндсэн төрх нь бол харагдсан. Үүнийг бид гипс болон нөхөж бодисыг ашиглаж дутуу болон хагарсан эсгүүдийг нөхснөөр бол энэхүү олдуурын маань бол одоо бүрэн төрх нь мэдэгдэхүйц болж сэргээн цэцэрлэлтийн ажил одоо бүрэн хийгдсэн байгаа. Бид хагарсан болон нөхөлт хийсэн хэсэгтээ бол усан болон тосон будгийг ашиглаж үндсэн өнгийг бол одоо гаргаж өгснөөр сэргээн засварлах ажил нь уг олдворт маань бол бүрэн хийж дуусгагдсан. Сардгаас илэрсэн чухал олдруудын нэг бол шавар 8 тахил нь анх малтлагын талбайгаас илрэхдээ бол маш олон тоогоор ингээ хагарч бутарсан мөн барихад бол маш эмзэг үрж бутарсан байсныг бол бичүүлэлтийн ажлыг бол хийж өгсөн байгаа. Үүний дараагаар бид хагалсан болон дутуу хэсгүүдэд нөхөлт хийж өгснөөр 8 тахил маань бол бүрэн сэргээн засварлагдсан байгаа. Ханхин тэнөрөний сардаг ян бохо ян Сангын ян хэмээх чандамалсан их улсын таг өндөрлөгийн хөвчөөгөөр бүрхэлсэн үеийндэд сардин хийдийн цагсалбараа 1686 дугаар онд бүрэн баригдаж цаашид шашин номын болон хос сүрний томоохон төвлөр буй болох шинжтэй байлаа. Гэсэн ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Ердөө 2 жилийн нүүр үзээр байтал халах эрдийн дайн дэглээ. 1688 дугаар онд Галдан бошготын зэрэг хинтээ уул хэрлэн гол хүртэл давшихтаан дээр хийдэг шатааж эвдлэн сүйтгэсэн болгон түүхэн сурвалжийн мэдээ баримт археологийн малтлах судалгаагаар нэгэнтээ нотлогдож байна. Энэ тухай сурвалжид инхүү тэмдэглэсэн байна. Эрдэнэ зүй тэргүүтэн сүм хийдийг сүйтгэж заримын бурхан шүтээнийг эвдлэн мөсний уллаа. Мөнхөө богдын суу хүрээний их бага бурхан шүтээнийг болон Эрбэгэж гандан шадовлын хийдэг бүхэлд нь эвдэн сүйтгэх зэрэг зөксгүй илсэг ихэд үйлдэлээ хэмээн тэмдэглэжээ. Сардгийн хийдийн металл олдврууд эр зэвсгийн зүйлс. Түүх соёлын дэмэрлэг олдврууд анхны өнгө төрхөөрөн олдох нь маш ховор байдаг бөгөөд ихэвчлэн гадууран эсэл бүрхүүлээр хожигдсон цэвэрч гэмтсэн байдаг. Эсэл бүрхүүлний талаар уг металлын хамгаалалт болж өгдөгч орчны нөлөөгөөр явандаа тэр чанараа алдан алдсаар уг хэдлэл бүрмөссөн эсэлдэж эвдэрч бутардаг нөлөөтэй. Сардгийн хийдийн гол цогчин дугны хоймор хэсгээс илрэн гарсан металл бурхан тахилга шүншгийн эд зүйлс цахиур гарбуу жадны гэлбэр алах элд зэрэг нийт 8 төрлийн 52 ширхэг олдврыг бүртгэн баримтжуулжээ. 4 ширхэг элд олдсноос нэг нь бол Орос болон өрн зүгт 16-аас 18 дугаар зууны үед бол өргөн хэрэглэгдэж исэн сэлэн байхад
Дараачих нь бол минь чин гүрний үед бол мөн монголчуудын тухайн үед хэрэгжилж исэн симхи элд буюу одоо дэм элд, төвд хийцийн элдтэй нэлээд төсөөтэй шулуун элд илэрсэн байх жишээ нь. Дуулахад хоёр шиг дуулга олдсноос нэг нь цул хийцтэй цэвэр монгол хийцийн дуулга гэж хэлж болно. Дараачийн хоёр талт дуулга бол минь болон чин гүрний үед мөн монголчуудын дунд бол маш өргөн хэрэгжилж исэн дуулга байдаг. Хоёр ширхэг хөө хоёыг, хоёр ширхэг бэхтэр хоёыг илэрсэн. 22 ширхэг сумны зэв илэрсэн. 3 ширхэг жадны гэлбэр илэрсэн. Мөн эндээс бол хоёр бууны гол төмөр болон замаг илэрсэн байдаг. Дүгнж хэлэхэд бол монголчуудын уламжлалаар бол төвд болон манжчин гүрэн мэн улстай бол нэлээд сөрхий сайн харилцаж байсныг гэрчлэх баримтууд бол энэ зэр зэвсгийн зүйлээс бол илэрлээ. Орос болон өрөндийн орнуудад хэрэглэгдэжсэн зэр зэвсгийн зүйлийг бол монголчууд бол энэ үед бас чамгүй хэрэгжилж ижээ. Саридгийн хийдийн модон олдврууд, модон эдлийн судалгааны багийнхны өөрийн хэрэгжүүлээд байгаа ажил нь Саридгийн хийдийн туурайс балтан гаргаж авсан овор хэмжээ том модон эдлийг хээрийн нөхцөлд гадны бохирлоос ангижруулах үйл ажиллагааг гүйцэтгэжээ. Модон эдлийн дотроос зөмбөр хийтэй хийдийн баган зэргийг соёлын өвийн үндэсний төвд сэргээсэн. Судалгааны багийнхан Саридгийн хийдийн туурайнаа хийсэн 2013-оос 2015 оны малтах судалгааных үеэр тус хийдийн баригдсан онтоолыг дендрохронологийн аргаар тогтоох болон модон материалын зүйлийн нэрийг анатом бүтцээр нь тодорхойлох тал дээр тухайн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллажээ. Уг судалгаанд Саридаг ян ууланд орших Саридгийн хийдийн туурийн малтлагаас болон ойр орчмын үнэн хийгээд ургаж байгаа мододоос нийтдээ 43 дээжийг цуглуулан Улаанбаатар хотын авчран Монгол Улсын их сургуулийн лабораторид шинжилүүлжээ. Модны судалгааны үр дүнд археологийн олдвруудаас талбайгаас авсан дээжүүд нь 1581-ээс 1652 дугаар онууд болон 1465-аас 1649 дугаар онуудад ургаж огтлогдсныг тогтоожээ. БМ2 талбайгаас авсан дээжүүд нь 1492-аас 1659 дугаар оны хооронд ургаж ашиглагдсныг мөн тогтоожээ. Цогчин дугуйны зүүн хойнд барилга зургаад бид нар матлах судалгааны ажлыг 2 жил хийсэн. Тэр хугацаанд бол төвд хийцийн барилгын модон эдлэл 10 хэсгээс бүрдэж эвлэрдэг хаалга болон тоон хэлбэртэй модон эдлэл бол илэрсэн. Төвд хийцийн дөрвөлжин баг нь хусан хээтэй дугуй баг нь багны дээр байрлах их нум, баг нум, дам нуруу, шоотой дам нуруу, баттай дам нуруу, өн урт өн зэрэг төвдийн хийцийн барилгын модон илэрсэн. Өндөр гэгэний намтар дурдснаар 50 гаруй лам урчууд Саридгийн хийдэд ирж уг хийдийг бүтээлдсэн байдаг. Том бурхны сүншин доороос бол 100 хэлбэртэй зааны соёогоор хийсэн ром болон араб үсэгтэй нарны цаг илэрсэн байдаг. Нарны цагийг авч үзэхэд тухайн үеийн монголчууд өрн дахинтай маш холбоо харилцаатай байсны том гэрч болох юм аа. Судлаачид археологийн модлоо шинжилгээгээр илэрч байгаа органик болон органик бус олдвруудыг модлагын талбай дээр нь олон улсын соёлын өвийн хадгалт хамгаалалт, сэргээн засварлалтын эрх зүйн актыг мөрдлөг болгон баримталж, сэргээн засах, хадгалж хамгаалах, бэхжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн анхан шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээг авснаар цаашид гарах эрсдлээс хамгаалах, хадгалалтын орчмыг тохируулах, тэдгээрийн анхны төрх хийц загварыг хадгалан үлдээж хойш үедээ таниулан сурталчлах чухал ач холбогдолтой. Сэргээн засварлах ажлыг бол гүйцэтгэхдээ бол олон улсын хэмжээнд хэрэгжилж байгаа холбогч болон юм нөхөгч бодисуудыг бол одоо ашиглаж хэрэгжилж байгаа. Эдгээрийг бид нар өөрийн орондоо одоо хэрэглэснээр бол одоо цаашид өөрийн оронд тохирох сэргээн засварлах арга зүйг одоо боловсруулахад бол одоо оршиж байгаа. Бидний хувьд хээрийн нөхцөлд микроскоп бол нарийн багаж одоо байхгүй улмаас бид нар бол анхан шатны баримтжуулалт болох нүдээр харах, гараар одоо ингээ хүүрч мэдрэх анхны төрөх байдлын одоо зургийг бол фото болон гар зургаар баримтжуулж сэргээн засварлалтын акт бүтэлж байгаа. Одоогийн байдлаар бол 3000 гаруй шавар бурхад бол илэрсэн байгаа бөгөөд бид нар үүнээс бол одоо 1145-ыг нь бол одоо сэргээн засварлаад байгаа. Үүний 225 нь бол яг бүтэн бол тухайн малхын газраас бол илэрсэн. 1120 ширхэг нь бол одоо тухайн сэргээн засварлах материалыг ашиглаад сэргээн засварласан бол байгаа. Мөн сэргээн засварлалтын ажлыг хийхийн хажуугаар бол зөөж тээвэрлэхэд бол бид маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Үүнд бол олдврыг бол хөдөлгөөнгүй, химийн урвал өгөхгүйгээр бол одоо боож, баглах, мөн
савлахад бол чухал ач холбогдол өгж байгаа. Энэ нь болохоор тухайн олдврыг цаашид гэмтэх дахин хагарч бутрахаас сэргийлэх одоо арга хэмжээг урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол одоо авж байна. Эрмитажийн музейд байгаа Сардин хийдийн олдврууд Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын Эрмитажийн бүртгэлийн дансанд 1916 онд тус музейд хүлээлгэж өгсөн Бешковын цуглуулга гэсэн нэрийн дор бүртгэгдсэн бай. Монгол улсын Сардин хийдийн нурангаас үүдэлтэй 78 эд зүйл тодорхой хэмжээ дугаартайгаар хадгалагдж байна. Үнчлэн Эрмитажийн цуглуулга дээврийн барны шаант улаан будгийн ор бүхий хоёр ширхэг шохойны хагархай, хоёр шавар суулганы хагархай, тоосхоны хоёр ширхэг хэлтэрхий, барилгын бусад хэсгүүдийн хагархай үлдэгдэл байна. Монгол улсын шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн судалгааны ангийн их хэмжээгээр илрүүлсэн дурсгалуудтай харьцуулбал эдгээр нь төдий сонирхол татах зурсгалууд биш юм. Уг хийдийн төрийг 1915-1916 дугаар онд хаант Орос улсын Витийн шинжилгээний анги үзсэнгүүд 1922 дугаар онд Монгол улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Батүчир, Оросын эрдэмтэн Лисовский, 1990 онд архитектор Даажов, Усаатан Зүйч Батмахадан, 1994 онд Эрдэнэбат эрхлэгчтэй Өваймгийн музейнхэн ямар нэгэн хэмжээгээр очиж үзэж багсаг ажиглал туршиж малтлах хийсэн байдаг юм. Харин 2013 дугаар оноос эхлэн Монгол улсын шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн судалгааны ангийн 6 жилийн турш наривчилсан малтлах шинжилгээ судалгаа явуулж ирсэн. Сардгийн хийд илэрч олдсноор өндөргийгэн зан узрын уран бүтээлийн төрөл олноор нэмэгдэж тэрээр уран цутгуурын уран баримлын олон бүтээл төрөхөөс гадна уран барилгын томоохон төлөөлөгч, зураасан зургийн томоохон төлөөлөгч, керамик буюу шавар урлалын томоохон төлөөлөгч олон улстай харилцаж байсан нөлөө бүхий хутгад байсан гэдгийг гэрчлэх түүхэн баримтууд илэрч олдлоо. Сардгийн хийдийг малтаж судалснаар түүхэн сурвалжийн мэдээ болон аман түүхийн мэдээнд тэмдэглэгдэж үлдсэн олон үйл явдлын тухай мэдээ материал археологийн их хэрэглэгдэхүүнээр улам баяжигдэж нотлогдсон болно. Монгол улсын шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн сэргэлэн академич чулуунаар өдөрдүүлсэн үндэсний шинжилгээний ангийнхан Сардин хийдийн төрнө 6 оныг дамнан жилийн дөрвөн үлрэлд саад бэрхшээлийг үлэжрэн удаа дараагийн явалтаар очиж судалгаа шинжилгээгээ амжилттай хийжээ. Уг жилийн хүрээнд дуруу хаан бэлэг авьяасараа дэлхийд шагшигдан мөнхөрсөн Монголын анх дугаар богд өндөргийгэн зан узрын гайхамшиг туран бүтээлийн ордон Сардин хийд буюу номын их хүрээг нээн илрүүлж Монголынхон үүх түүхийг улам баяжууллаа. Евроаз, Төв Аз тэр дундаа Монгол орноос олдсоор буй түүх археологийн олдрууд үлрэн одсон зуунуудын нугчаанд монголчууд бид нэртэй төртэй бас бахархах ариван их үүх түүхтэй явсныг улам бүр тодруулж түүхийн судалгааг баяжуулсаар байна.